Улаанбаатар хотод мөн үйл ажиллагаа явуулдаг. Сая хийсэн шилдэг мастер төвийн харьяалалдор үйл ажиллагаа явуулдаг. Аура загварыг гэдэг бас ажиллаж байгаа. Мөн дээрээс нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Принцесс Монголиа хэмээх хувцас загварын агентлаг хамтран ажиллаж байгаа. Бүгдээрээ баярлалаа. Баяр хүргэе. За харин дараа манай Дорнод аймгийн A&O production буюу драмын дугуйлан хичээллүүлдэг манай хөгжим драмын театрын ерөнхий найруулагч, нууц тарих киноны найруулагч Мөнхөмдрөл ах маань сургалтын төв Мөнхөмдрөл ах маань энэхүү уралдааныг маань маш сайхан хүлээн авч хамтран ажиллаж ивент гэж ойлгох таатай байна. За Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг маш олон мундаг авьяастай жүжигчдийг олон улсын тайзан дээр гарган ажиллаж байгаа. Үүлэн бэлэд хүчиг клубыг мэдэн тийм ээ. Үүлэн бэлэд хүчиг маань бас энэхүү тэмцээнийг маш сайхан хүлээн авч хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. За дараагийнхан манай Дорнод аймагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн хөгжмийн дэлгүүр байгаа. Music shop гэх. За манай music shop дэлгүүрийн захирал бол Дашбалбар сумын хаяад соёлын тэргүүний ажилтан Үлзий сайхан гэж ах байдаг. Бүгдээрээ music shop-ийн хамт олондоо баярснаа илэрхийлье. За Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг ивэл дуу бичилгээний студ энэхүү уралдаанд шилдэгээр шалгарсан дуучин хүүхдийн маань нэг уран бүтээлийг бичлэг хийж уран бүтээл болгон гаргаж өгөхөөр хамтран ажиллаж байгаа. Ивэл студийн захирал Бативэл тахта бүгдээрээ баярлалаа гэж хэлье. За манай энэ үйл ажиллагааг дэмжиж бүх шалгарсан номинац болгондоо шалгарсан шилдэг 7 хүүхэдтэй гоо сайхны үйлчилгээ авах эрхийн бичгээр Хинтээ аймагт үйл ажиллагаа явуулдаг гоо хатад салон хамтран ажиллаж байгааг тоолох гэдэг маш их таатай байна. Бүгдээрээ гоо хатад салооны азаагчтай баярлалаа гэж хэлье. За ингээд мөн дээрээс нь манай Баян улс суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүс маань хамтран ажиллаж байгаа. Та бүхэндээ бас бахархалтайгаар дуулъя. За хамгийн түрүүнд бол манай Баян улс сумын нутаг дэвсгэр дээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. За бизнесийнхаа үйл ажиллагааг эрхэлдэг, барилгын материалын дэлгүүр ажиллаулдаг, мөн хорших баян хувьцаат компани захирал Тунгалаг Гамбат ах нар маань хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. Бүгдээрээ Гамбат ахтай тунгаагч хоёртоо баярлалаа гэж хэлье. За манай Баян улсын үйл ажиллагаа явуулж байгаа улсын хүч буюу төмөр цоож ах инхмаа агч нар маань хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. За дараагийнхан манай бизнес эрхлэгч Сонго бэлэн хувцсны дэлгүүрийн эзэн Соёлмаа агч маань хамтран ажиллаж байгаа. Таатай байна. Бүгдээрээ баярлалаа. За дараагийнхан ивент тэтгэгчээр манай Биржин банкны улсын ганц үрхгээд хувьцаат компани Дулмаа агч маань хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. За бүгдээрээс нь захиалга тоол ажиллаулдаг манай Дулам хамт тогоочигч маань мөн энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. Баярлалаа. Дулмаа агчтэй. За манай соёлын бүтээч үйлдвэрлэл эрхлэгч Инх жаргал маань хамтран ажиллаж байгааг ойлгох таатай байна. Бүгдээрээ ажилтны өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За мөн дээрээс нь бизнес эрхлэгч тал барьдаг Мөнхөөлөө ах хорлогчигээ танин те хорлогч Мөнхөөлөө ах маань бас хамтран ажиллаж байгаа. Маш их баярлалаа. Дээрээс нь бизнес эрхлэгч Махны Үлзий гэгч маань бас энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ивент гэж ойлгох таатай байна. За мөн бизнес эрхлэгч Инх туяа агч маань баруун хойд болон дэлгүүрэн байдаг. Инхтэй агч маань бас энэ хүүхдүүдтэй амжилт хүсье гэж мөнгөн тусламж дэмжлэг үзүүлсэн байгааг ойлгох таатай байна. За ингээд мөн дээрээс нь манай Дорнод аймгийн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон залуучуудын газар маань бүрэлдэхүүнээрээ энэхүү үйл ажиллагааг маш сайхан хүлээн авч хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн байгаа. Ингээд
нутгийнхаа сайхан бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, байгууллага, хамт олон сумын удирдлагууд, соёл урлагийн газрын удирдлагууд болоод энэхүү үйл ажиллагааг ивент итгэж хамтран ажиллаж байгаа сургалтын төвүүдтэй халуун талархал илэрхийлж та бүхнийг халуун тушаалтаар баярлснаа илэрхийлье хүүхдүүдээ.